энэ өглөөний Төмөн амгалан айлтгая. Улс их орныхоо ирээдүйг залгамжлан жолоодох залуучуудын Азийн орнуудын төлөөлөл зорилгоороо нэгдэж зэрэгцэн суугааг харахад үнэхээр баяртай байна. Өнгөрсөн оны 9-р сард Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн 69-р хуралдаанаар баталсан ЭРИО 20 буюу тогтвортой хөгжлийн зорилтуудад өнөөдрийн арга хэмжээ чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байна. Азийн залуучуудын зөвлөлийн 13 дугаар ерөнхий ассамблеийн төлөөлөгч эрхэм зочид та бүхэн эрүүл мэнд, боловсрол, залуусын хөдөлмөр эрхлэлт, төрөөс залуучуудын талаар баримтлах бодлого хийгээд залуусын оролцооны асуудлаар саналаа солилцож ажил хэрэгч шийдлүүд боловсруулахаар цугласан гэж сонслоо. Энэ бүх асуудлуудыг нэгдсэн агуулгаар нь авч үзвэл тогтвортой хөгжлийн зорилтуудыг бодит амьдралд хэрэгжүүлэх алхам болох юм а. Дэлхийн хэмжээнд өгөөж өгөх чухал санаачлага Аз твийн залуучуудаас эхэлж байгаад туйлын баяртай байна. Ялангуяа Монгол орнд минь цугланжуулаад санал бодлоо чөлөөтэй хуваалцаж нэгдмэл байр суурийг хүргэе гэж шийдсэн талархаж байна. Миний бие дэлхийд дахны 2015 оноос хойш хөгжлийн үндэсний стратегийг эцэслэн тусгасан тогтвортой хөгжлийн зорилтуудын гол агуулгыг айхаа явуулгүй эрх тэгш цэцгэлэн хөгжсөн ирээдүйн төлөө ирж буй он жилүүдэд бүх улс хамтран ажиллахад зоригжуулан чиглүүлнэ гэж итгэж байна. Хүн төрөлхтний өмнө хүчирхийл мөргөлдөөн, хэд даврагч бүлгүүдийн террорист явуулга, урд үзэгдээгүй гоц халдварт өвчин, байгалийн гамшиг зэрэг хямрал нүүрэлж сорилтууд тулгарч байна. Үүний эсрэг бид хамтран бат зогсох шаардлага гарч ирж байгаамаа. Энх тайван эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө Монгол улс идэвхтэй оролцдог. Нэгдсэн үндэсний байгууллагын голлох дэмжигч орны хувьд Монгол улсын байр суурь бүгдэд тодорхой байдаг тул Улаанбаатарын яриа хэлэлцээд манай улс олон жилийн өмнөөс дэвшүүлсэн билээ. Хөгжлийн зорилтуудыг тууштай хангаж хойчиг гардан зогслох залуу үеийн цуглаж Улаанбаатарын яриа хэлэлцээнд нэгдэн гэдэгт итгэлтэй байна. Өдгөө манай төвд ойлголцол итгэлцэл сул байгаагаас үүдэж газар нутгийн мөн бусад ужигэрсэн маргаан хэвээр байна. Эдгээр асуудалд шийдэл олдох нь гарцаагүй учраас эвлэрэл ойлголцлын гол механизм нь Улаанбаатарын яриа хэлэлцээ байгаасаа гэж хүсэж байна. Бүс нутгийн аюулгүй байдал тогтвортой хөгжлийг хангах нь Монгол улсын үндэсний аюулгүй байдлыг тэргүүлэх зорилтуудын нэг юм. Тиймээс Азийн орнуудын аливаа асуудлаарх маргааныг тасалдаг гол гэрчин үндсэн талбар нь Монгол улс Улаанбаатар хот байхаас хизээч татгалзахгүй гэдгийг энд хэлэхэд таатай байна. Азийн залуучуудын 13 дугаар ерөнхий ассамблеийн хурлаас дэлхийн залуучуудын ассамблеийн Аз хариуцсан төлөөлөгчийн газрыг Монгол улсад байгуулна гэвэл бидний зүгээс бүх талаар дэмжин тусалж хамтран ажиллах болно гэдгийг энд бас хэлье. Эвэлвэл бүтдэг, ховлбол гутдаг гэж бидний өвөг дээдэс ярьж ирсэн. Хил залгаж хаяад ирлэж нэгэн төвд оршин буу бидэнд эвтэй найртай байхаас өөр шийдэл байхгүй мэт боловч эвлэрч ойлголцсон гэдэг урт хугацааны хөдөлмөр шаарддаг гэдгийг та бид бүгд мэднэ. Улаанбаатарын яриа хэлэлцээгээр эдийн засгийн хамтын ажиллагаа, цэргийн салбарын ил тод байдал, байгаль орчны тулгамдсан асуудлууд, аюулгүй байдлын уламжилт бус сорилтууд, бүс нутгийн тогтвортой байдал зэрэг нийтлэг асуудлыг нэн тэргуунд онцолж байна. Цаашдаа улс орон бүрт өөрт тулгамдсан асуудлаа Улаанбаатарын яриа хэлэлцээнд оруулан хэлэлцэж явах нь Аз твд дэлхийн бусад орнуудад ач тустай гэж үзэж байна. Улаанбаатарын яриа хэлэлцээ санаачлагыг урагшлуулах хүрээнд Зүүн Хойд Азийн эмэгтэй парламентчдын уулзалт, олон улсын эрдэм шинжилгээний баг хурал, хотын дарга нарын уулзалт зэрэг үр дүнтэй олон бид зохион байгуулсан. Азийн залуучуудын зөвлөлийн 13 дугаар ерөнхий ассамблеийн хүрээнд Зүүн Хойд Азийн залуучуудын симпозиум зохион байгуулагдаж байгаа нь залуучууд бүс нутгийн аюулгүй байдалд санаа тавьж буг баталсан хэрэг гэж үзэж байна. Эрхэм хүндэт залуучууд, эрхэм зочдоо. Монгол улсын хувьд бидний хөгжлийн сонгож авсан зам бол маш тодорхой байна. Иргэдээ дэмжих, залуучуудаа дэмжих, хүний эрхийг хүндлэн дээдлэх, хуулийн хэрэгжилтийг хатуу чанд баримтлах,
нээлттэй байх гэсэн энэ замыг Монгол улс сонгож авсан байгаа. Монгол улсын хөгжлийн философи гэвэл хүндээ илүү эрх өгье гэж, хүндээ илүү боломж олгоё гэж, хүн бүрийн эрх чөлөөг хүнд итгэж үзье гэж байгаа. Энэ утгаараа хүн бүхэн өөрсдөө яасан тэр боломжоо нээж чадах юм бол Монгол улс хөгжиж чадна гэсэн ийм итгэл үнэмшил бидэнд татуу байдаг юм аа. Энэ итгэл үнэмшлийнхаа төлөө бид 104.1-ийг ардаа хийцүүтгэж байна. Мэдээж асуудал хүндрэл сорилтууд байгаа. Энэ бүс нутагт олон хүндрэл сорилт бий. Энэ бүхнийг туулж ихтэй орчин үеийн хүндрэлтний гэж үздэг. Тэрэн дотроо монголчуудын өөрсдийнх нь бий болгосон төрч ёсны тэр агуу уламжлал, ард иргэдэд хүндэтгэж хөгждөг тэр агуу уламжлалыг энэ бүс нутагт хэрэгжүүл зүтгэхэд амаргүй байгаа гэдгийг энд тэмдэглэж хэлэх зөв байх гэж бодож байна. Дээрээс нь сүүлийн үед миний бие ярих болсон нэг том сорилт байгаа. Энэ бол нэг талаар сорилт, нөгөө талаар боломж. Өнгөрсөн 20 жилийн дотор дэлхийн нийт, ялангуяа Монгол улс, манай Аз тэр чигтээ маш их өөрчлөгдөл. Ялангуяа хүмүүсийн мэдээлэл авах боломж их өөрчлөгдсөн. Хүмүүс мэдээлэл авах тусмаа мэдлэг нь нэмэгдэж байгаа. Олон талын мэдлэгтэй болох тусмаа маш шаардангуй, маш их ажлыг хийхийг одоо хүсэж хүлээдэг ийм байдал руу шилжсэн байна. Нэг үгээр хэлбэл нийгмийн тэр чигтээ өөрчлөгдөж эхэлж байна. Гэтэл төр засгийн бодлого, төр засгийн институт явуулж ирсэн энэ үйл ажиллагаа, төр засгийн бүтэц гэдэг энэ үйл ажиллагаа 100 жилээр байсан шиг үргэлжилж явж. Софтвер нь бүрэн солигдсон гэж үзэж болно. Гэтэл хардвер нь хэвээрээ байна л гэж үзэх хэрэгтэй. Ийм учраас өнөөдөр Монголын чөвд, Азийн чөвд, дэлхийн нийтийн чөвд бүх удирдагчдын өмнө тулгарч байгаа нэг асуудал байна. Энэ шинэ орчинд, шинэ нөхцөлд яаж энэ нийгмийн дэг журмыг, яаж энэ нийгмийг удирдан зохион байгуулах энэ ажлыг төр засгийн зүгээс хийх вэ? Төр засаг нь яаж энэ нийгэмдээ ачтаа тусдаа илүү өрөөгөөжтэй ажиллах вэ? Энэ мэдээлэлцэн, мэдээлэлтэй байгаа энэ нийгэмтэйгээ яаж зохицож төр засгийнхаа бүтцийг шинээр зохион байгуулах вэ гэдэг ийм асуудал тулгамдж байгаа. Энэ бол Монгол улсын хүрээнд тулгамдж байгаа асуудал, дэлхийн нийтийн хүрээнд тулгамдж байгаа асуудал. Энэ дээр өнөөдөр дэлхийн удирдагчид, улс орнуудын удирдагчид үнэхээр асуудлыг хол харж, нийгэм маань өөрчлөгдсөн учраас нийгэмдээ үйлчлэх гол үүрэгтэй төр засгийн үйл ажиллагаанууд өөрчлөгдөх ёстой. Энэ бүхэнтэй өөрсдөө уйлдах ёстой гэдгийг харах ёстой. Энэ бол нэг ийм сорилт тулгамдж гарч ирж байгаа. Энэ сорилтод ямар хариу байж болох вэ? Төр засгийн энэ мянган жилээр тогтож ирсэн, 100 жилээр тогтож ирсэн энэ бүтцийг бид хэрхэн шинэ нөхцөл байдалд уялдуулан зохицуулж илүү үр өгөөжтэй болгох вэ гэдэг ийм асуудал бидний өмнө тулгамдж байгаамаа гэдгийг энд хэлэх нь зөв байх гэж бодож байна. Энэ дээр сайн санаанууд төрөх байх. Ерөн залуусаас, залуу хүмүүсээс, залуу үеийн төлөөллөөс сайн санаа бий болж гарч ирдэг. Эндээ сайн санаа гарч ирээсэй гэж бодож байгаа. Энэ хурлын үеэр яригдсан, хэлцэгдсэн асуудлуудыг дараа нь би хувьдаа харж авч үзье гэж ингэж бодож байна. Манай залуучууд юу гэж боддог? Зөвхөн зүгээр гэртээ ажил дээрээ суугаад интернет, фейсбુક, твиттерт пост хийгээд өөрийнхөө бодол санааг илэрхийлээд суудаг. Зөвхөн нэг юм одоо халуун оргилсон зүрх өөр юу ч байхгүй ардалд нь тийм улсууд байна уу? Аль эсвэл шийдэл байна уу? Ер нь хүн бүхэнд байдаг нэг үзэгдэл байдаг. Асуудалд хараад дурамчхан ханддаг. Дурамчхан хандах бол эхний реакц. Эхний реакцаар хязгаарч асуудал шийдэгдэхгүй. Наад зах нь миний хэлээд байгаа 5 үе шат дамжих хэрэгтэй. Чи дурамчхан байгаа бол тэр тухайга хоорондоо хэлц. Хэлцээ чи шийдэл олохын төлөө яв. Шийдэл олох юм бол тэрнийг шийдвэр болгож амьдралд хэрэгжүүлэхийн төлөө яв. Тухайн байгаа төр засгийнхаа бүтцээр үүнийг хүлээн зөвшөөрүүл. Тэгээ хүлээн зөвшөөрүүлээд үүнийг үр дүн болгож хэрэгжүүлэхийн төлөө яв. Тэгээ хэрэгжүүлээд болохгүй бол дахиад дотор нь ямар өөрчлөлт хийж болох вэ гэдэг дээр дахиад суу. Наад зах нь ингэж 5 төвшөнд бодох хэрэгтэй. Өнөөдөр мэдээлэл их өндөр байна, агуулмж сайн байна, юм бүхэн олдож байна, мэдээллийг олж авч болж байна гэдэг маш их оюуны залхуур руу орж байгаа. Энэ бол эргээд сорилт болж байгаа. Бидний үед ганцхан телевиз хардаг, ганцхан радио хардаг, 5хан сонин уншдаг л байсан. Тэгэхэд өөрсдөө өөрийгөө дайчилж дэлхийн ертөнцийг таних тулд, бүс нутгаа таних тулд, тухайн үед тулгамдж байгаа хүндрэлтэй асуудлуудыг мэдхийн тулд бид нар зүтгэдэг байсан.
Тархиа гашлгадаг байсан. Бидний үеийн өвөг дээдс тэгж хэлдэг байсан. Тархиа гашлга гэж. Өнөөдөр бол тархиа зовоохгүй. Тэгээ бусдаас юм шаардах дуртай. Ийм байж болохгүй. Залуучууд үүнийг өөрчлөх ёстой. Өөрчлөөд үүнийг ямар байдлаар авч явах вэ? Өнөөдөр нийгмийн хөдөлгөөнүүдийг сошиал медиагаар дамжуулаад амархан зохион байгуулж болж байгаа. Гэхдээ энэнийг амжилтанд хүрэхэд хэцүү. Easy to organize, hard to win гэж хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр амархан зохион байгуулж болж байна. Гэхдээ үүнийг үр дүнд хүргээ цаашаа авч явна гэдэг бол маш хэцүү байна гэдг нь харагдаж байна. 90-ад оны үед тэр мэдээлэлгүй байсан. Тэр төвшөнд өрнжсэн нийгмийн хөдөлгөөнүүд амжилтанд хүрээд байдаг. 2000 онд гарч ирж байгаа энэ хөдөлгөөнүүд гарч ирээд амжилтанд хүрдэггүй нурж унаад байдаг. Зүгээр л нэг цуглаан болоод тардаг. Нэг бол нэг цуглаан болоод нэг толгоогоор сольдог, бүр дордуулаад явдаг. Ийм үзэгдэл дэлхийн нийтэд хандлага болчиход байна. Тэгэхээр бид нар энэ асуудлыг яаж шийдэх вэ? Хууль эрх зүйн хүрээнд, нийгмийн хүрээнд, төрийн бүтцийн хүрээнд яаж шийдэх вэ? Энэ асуудлыг бид шийдэхийн төлөө ажиллах ёстой. Мэдээж энд хялбар шийдэл байсан бол хүн төрөлхтөн олцсон л байгаа. Улс орнууд олцсон байгаа. Энэ бол хялбар шийдэл байхгүй гэдгийг эндээс харуулж байгаа. Асуудал зүгээр нэг хашгирдаг шиг, зүгээр нэг ханддаг шиг хялбар шийдэл амьдралд байдгүй маа. А цэгээс Б цэг рүү шулуун очтгүй. Тэрний дунд асар их шуурга, асар их уналт, доройтол, босолт, хатуужил, тэмцэл явдгийг. Асар их хөдөлмөр хөв хүнээс өөрөөс нь гардаг. Тэгэхээр хөв хүн залуу хүмүүс өөрчлөгдөөгүй байгаа цагт нийгэм өөрчлөгдөж чадахгүй шүү дээ. Яг ийм байдлаар асуудалд манай залуучууд хандаасаа гэж бодож байна. Энэ дэлхийн залуучуудын ассамблеийн төлөөлөгчд Монголд ирээд цуглаад ярьж байна. Азийн залуучуудын зөвлөл ирээд ярьж байна. Та бүхнээс л бид харж байгаа. 2015 онд одоо 9 сард нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамбле болох гэж байна. Тэнд бид нар 2000 он гараад шинэ мянганы зорилтууд гэж 15 жилд анхныхаа зорилтыг тавьсан. Одоо түүнийгээ бид нар мянганы хөгжлийн зорилтууд гэж 15 жил явлаа. Одоо шинэ зорилт тавих гэж байна цаашаа. Яг энэ шинэ зорилтод бид нар юу тусгах юм бэ? Дэлхийн өмнө нь байснаас илүү хүнд, илүү том асуудлуудтай тулгамдж байна. Гэхдээ илүү боломж ус гарч ирж байгаа. Техникийн дэвшил, технологийн дэвшил, залуучуудын боломж гэдэг энэ ийм сайн боломжууд гарч ирж байгаа. Би нэг зүйлийг хэлье. Үе бүхэн амьдарч байсан, үе бүхэнд тулгамдж байсан сорилт байсан. Тухайн үе бүхэн бодож байсан энэ сорилтыг бид дийлнэ. Дараачийн үеч мөн аятайхан сайхан нөхцөлд амьдрахандаа гэж бодож байсан байх. Тийм юм ерөөсөө байдаггүй. Тухайн үед тулгамдж байсан зорилт дараачийн үед тэр үедээ харин тэр үеийн асуудлаа шийдсэн бол сайн. Шийдэж чадаагүй бол дараачийн үед уламжлагдаж очдог, дараачийн үед ачаа болдог, тэр үеийнх нь ачаал дахиж гарч ирдэг. Тэгэхээр ирээдүйн нийгэм тийм сайхан гэгэн өнгө төрхтэй байна гэж би бол харахгүй байна. Гэхдээ хүн ажиллаад, хүн оюун ухаанаараа ажиллаад, дээр нь технологийн энэ боломжийг нэмээд тэгээд зохион байгуулалтаа зөв хийж зүтгэж чадах юм бол ирээдүйд маш олон асуудлыг бид нар шийдвэрлэж болно. Энд бол би хувьдаа итгэлтэй байна. Тэгэхээр энд та бүхэн өөрсдөө хөв нэмрээ оруулах хэрэгтэй. Өнөөгийн энэ залуу үеийн төлөө та бүхний өмнө амьдарч байсан мянган үе та бүхний төлөө амьдарсан шүү. Энэнийг хатуу ухамсарлах ёстой. Өнөөдөр та бүхэн өмнөх үеэ гэж хардаг тэр үе хүртэл байсан хүн төрлөختний таны тэр улс оронд байгаа ажиллаж амьдарч байгаа тэр үе бол таны төлөө амьдарсан байна. Хүн бүхэн нэг зүйл хэлдэг. Бид хойч үеийнхаа төлөө, үр хүүхдийнхаа төлөө, тэр сайн сайхны төлөө, ирээдүйн сайн сайхны төлөө зүтгэж байна гэж. Тэгэхээр ийм том хариуцлага, ийм том ачаа, ийм том хүлээлт, ийм урт зам, ийм их хөдөлмөр зүтгэл, зовлон, зүдгүүр, амжилт, ололт та бүхний замын өмнө ирж байна. Тэгээ яаж харах юм? Үүнийгээ шийдэж чадах юм уу? Тархиа гашлах хэрэгтэй, сайн ажиллах хэрэгтэй, шийдэл олохын төлөө зүтгэх хэрэгтэй. Нийгмийг зохион байгуулна, нийгэмд өөрчлөлт хийн гэдэг бол тийм амар зүйл биш. Байгаа ч үгүй. Үүнийг хийж чадж байгаа энэ үйлдэлийг мандайлал гэж хэлж байгаа. Тухайн үед нь зогцоод сайн удирдаад аваад явж байгаа бол сайн удирдлага гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ дээр залуучууд мандайлал үзүүлэх хэрэгтэй. Мандайлал үзүүлж ажиллах байх гэж би ингэж найдаж байна гэдгийг энд бас хэлье гэж ингэж бодож байна. Тэгээд их түүх эрхчлөөгөөрөө бахархдаг миний нэх оронд хүрэлцэн ирсэн ялангуяа энэ Азийн залуучуудын төлөөлөл болсон дэлхийн залуучуудын ассамблеийн
энэ залуучуудыг Монгол улсад хүрэлцэн ирсэн явдал туйлын их баярлаж байгаа. Залуу хүмүүс, манай энэ залуучууд идэвхтэй, манай энэ нийгэм, Монголын залуучууд бол асар их идэвхтэй. Энэ залуучтай сайн холбоо тогтоох хэрэгтэй. Сайн анд найз нөхөд болох хэрэгтэй. Хамтарч бид нар Монгол улсын биш, зөвхөн Аз ТV-ийн хүрээнд идэвхтэй зүтгэлтэй хамтарч ажиллах хэрэгтэй. Жаахан алсыг харж ажиллах хэрэгтэй. Харж байгаа харааныхаа хэмжээнд харах хэрэггүй. ТV-ийн хэмжээнд, дэлхийн хэмжээнд, бүс нутгийнхаа хэмжээнд харж ажиллах хэрэгтэй. Энэ үйлсэд чинь Монголын залуучууд тусалж чаднаа. Монголын залуучууд хөв нэмэр оруулах чадна. Монголын залуучууд бүтээлч, Монголын залуучууд эрх чөлөөтэй, Монголын залуучууд боломжтой, Монголын залуучууд шинийг хийхийн төлөө зүтгэдэг, шин зүйлд суралцахын төлөө зүтгэдэг ийм залуучууд байгаамаа гэдгийг энэ би хэлье гэж бодож байна.